Good Price Univision IPTV-гээр захиалга өгөх боломжтой боллоо. Монгол улс цөмийн зэвсэггүйч Орос хятадын хямралын үед тактикийн цөмийн зэвсгийн хушуу газар нутагтаа байршуулсан байх магадaltaй бөгөөд 1992 онд бид өөрсдийгөө цөмийн зэвсэггүй бүс хэмээн тунхагласан. Отто хаан ураныг байрыг болон хуваах туршилтынхаа үеэр атомын цөмийн задрах урвалыг санамсаргүйгээр нээж үүгээрээ 1944 онд Нобелийн шагнал хүртсэн. Энэхүү гинжин урвал нь асар их хэмжээний энерги ялгаруулах байлдааны зэвсэг болон ашиглагдах аюултай. Тэр дундаа нацист Германы гарт орвол юу болох талаар Роберт Оппенхаймер, Альберт Эйнштейн нарын эрдэмтэд дэлхийн нийтэд анхааруулж эхлэв. Ингээд 1942 онд Нью-Мексик мужийн Лос Аламос хотод профессор Роберт Оппенхаймераар ахлуулсан 6,000 хүний бүрэлдэхүүнтэй баг Манхэттен хэмээх маш нууц төсөл дээр ажиллаж эхэлсэн нь Америкийн нэгдсэн улсын цөмийн бөмбөгийн програмын эхлэл байсан юм. Онс нь Европт төв тавигдсан цөмийн бөмбөгийг практик дээр бий болгох энэхүү төсөлд ажиллаж байсан эрдэмтдийн дундаж нас ердөө 30 байсан бөгөөд тэдний дунд Ричард Файнман, Энрико Ферми, Нобелийн шагналт Эрнст Лоренс, Нильс Бор, орчин цагийн компьютерийн зохион бүтээгч Джон фон Нойман, тус үйл явдлаас хэдхэн жилийн дараа ус төрөгчийн бөмбөгийн эцэг болсон Эдвард Тейлер зэрэг тухайн үеийнхэн хамгийн шилдэг физикч, математикч, химч инженерүүд багтаж байжээ. Ийхүү 1945 онд Хорнадо Дель Мерто буюу монголоор Үхлийн өдөр нэртэй зүйлд анхныхаа цөмийн бөмбөгийн туршилтыг амжилттай хийснээр Америкийн нэгдсэн улс албан ёсоор цөмийн бөмбөгтэй улс болсон. 1945 оны 5 дугаар сард нацист Герман бууж өгсөн ч Япон улс дайныг үргэлжлүүлсээр байсан бөгөөд Америкийн нэгдсэн улс 8 дугаар сарын 6-нд Хирошимад, 8 дугаар сарын 9-нд Нагасакид цөмийн бөмбөг хаясан юм. Энэ бөмбөгдөлд Америкийн нэгдсэн улсын зэвсэгт хүчний зүгээс дайснаа дарсан хэрэг байсан бол хүн төрөлхтний түүхэнд хараар бичигдсэн өдрүүд болсон юм. Ийхүү дэлхийн 2 дугаар дайны дараа Америкийн нэгдсэн улс л цөмийн бөмбөг эзэмшиж байв. Гэтэл Сталины Оросууд 1949 оны 8 дугаар сарын 29-ний өдөр анх удаа буюу Америкчуудын тооцоолж байснаас даруй 2 жилийн өмнө цөмийн бөмбөгийн туршилтаа хийжээ. Уг бөмбөгийн хийц Нагасакид хайсан бөмбөгтэй ижил байсан нь Лос Аламосын цөмийн програмд Оросын тагнуул байсан уу гэдэг хардлагыг бий болгож улмаар Манхэттен төсөлд ажиллаж байсан Дэвид Гринглас, Клаус Фукс нар коммунистуудад мэдээлэл илгээж байсан нь нотлогдсон юм. Тэд зөвхөн империалист капиталистууд цөмийн бөмбөг эзэмших нь дэлхийн их тайван хүчний тэнцвэрт аюултай хэмээн үзэж нууцыг Оросуудад задруулсан байна. Улмаар НКВД буюу дотоод хэргийн ардын комиссариат, дараа нь МВД, удалгүй КГБ хэмээх нэртэй болсон байгууллагын удирдлагад ор Оросууд цөмийн бөмбөгийн програмаа Обнинскотно эхлүүлсэн юм. Ийхүү улс орнуудын дунд цөмийн зэвсэгжих уралдаан эхэлснээр уламжлалт дайны арга барил огт өөр хэлбэртэй болж олон улсын харилцаа, цэрэг стратегийн салбарт шинээр үүссэн энэ нөхцөл байдлыг тодорхойлж Хенри Киссинжер 1957 онд цөмийн зэвсэг ба олон улсын харилцаа хэмээх номоо туурвижээ. 1986 онд Английн Sunday Times сонины редакц Израиль улс цөмийн зэвсэгтэй болсон талаар зураг болон бусад нотлох баримтыг баттай их сурвалжаас олж авсан нь Израилийн цөмийн зэвсгийн програмд ажиллаж байсан Мордехай Вануну гэгч байсан юм. Тэрээр Sunday Times сонины сэтгүүлч Питер Хьюмантай уулзалтаж маш нууц мэдээлэл дамжуулан Лондонд байх хугацаанд Америкаас ирсэн хэмээн өөрийгөө танилцуулсан нэгэн бүсгүйтэй дотонсжээ. Хьюман тэр эмэгтэйг Израилийн тагнуулын алба, Мосадын ажилтан байж болох талаар Ванунууд анхааруулсан боловч бүсгүйг даган Ром хотод аялж явахдаа Мосадын агентуудад баригдсан юм. Тэр эмэгтэй үнэхээр Мосадын тагнуул байсан бөгөөд Вануну шүүх танхимд хүрэгдэж байхдаа автобусны цонхоор гарынхан алган дээр энэ талаар бичсэн байдаг. Тэрээр эх орноосоо урвсан хэрэгээр 18 жилийн хорих ял авсан юм. Израиль улсын хувьд цөмийн бөмбөг маш эмзэг сэдэв бөгөөд дэлхийн 2 дугаар дайны аимшигт үйл явдлыг дахин давтагдуулахгүй тулд өөрийн бүх нөөц бололцоог ашигласны нэг нь цөмийн зэвсэгтэй болох явдал байсан юм. Америкийн нэгдсэн улсын цөмийн зэвсгийн Манхэттен төсөлд еврей үндэстний тэргүүлэх эрдэмтэд оролцсноос гадна Их Британи, Францын тусламжтай цөмийн зэвсэгтэй болсон гэгддэг. 1947 онд Британчуудын нөлөө дуусгар босоход шашны үзэл сурталын хагаралдаанаар Британи Раж, Энтхэг болон Пакистан хэмээх хоёр улс болон задарсан. Баруун болон зүүн гэсэн хоёр хэсэгт хуваагдаад байсан Пакистан улсаас 1971 онд зүүн Пакистан Энэтхэгийн тусламжтайс алж Бангладеш тусгаар улс болсон билээ. Нидерланд улсад металлургийн мэргэжлэр суралцж байсан Пакистан оюутан Абдул Кадир Кан 1974 онд гол дайсан нь болох
Энэтхэг улс цөмийн бөмбөгийн туршилт хийх үеэр барууны цөмийн зэвсгийн нууцыг тагнахаар шийдэж, Европын цөмийн хамтын ажиллагааны байгууллага Уренкод ажилд оров. Ийхүү тэрээр уран баяжуулах байгууламжуудын хийцтэй нарийн танилцжээ. Барууны тагнуулын албууд нэгэн Пакистан залуу цөмийн бөмбөгийн ноу-хавыг онцгойлон сонирхож байгааг мэдсэн ч мдээгүй дүр хэсгэн өнгөрүүлсэн нь Афганистаны эсрэг хүчтэй Пакистан байх нь тэдний хувьд ашигтай байсан учраас хэмээн тайлбарладаг. Пакистаны удирдлагууд ямар ч зардлаар хамаагүй цөмийн бөмбөгтэй болохыг зорж байсан бөгөөд Абдул Кадир Кан зөвхөн улсынхаа цөмийн бөмбөгийн эцэг болоо зогсохгүй, исламын бөмбөгийн эцэг болсон юм. Тэрээр цөмийн бөмбөгийн технологиг зөвхөн импортлохоос гадна Хойд Солонгос зэрэг улсуудад экспортлож байв. 1953 онд Солонгосын дайны дараа бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсыг үндэслэгч Ким Ил Сун зөвлөлт холбоот улс руу цөмийн мэргэжилтнүүд бэлтгэхээр илгээсэн нь Хойд Солонгосын цөмийн програмын эхлэлийг тавьсан гэдэгч үүнд Каны нөлөө баггүй байсан гэгддэг. Зөвлөлт холбоот улс задран унснаар Хойд Солонгос чухал холбоотноо алдаж энэ цагаас хойш тус улс сонгүн буюу батлан хамгаалах салбар хамгийн түрүүнд гэсэн агуулга бүхий бодлогыг баримталж эхэлжээ. Энэ ч утгаараа 1998 онд зэвсэгт хүчний ерөнхий командлагч нь Хойд Солонгосын хөдөлмөрийн нам бус үндэсний аюулгүй байдлын зөвлөл байна хэмээн үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулсан нь тус улсын гадаад бодлогод батлан хамгаалах салбарын нөлөө улам ихсэж цөмийн зэвсэгтэй болох. Цаашлаад түүнийг олон улсын харилцаанд хөшүүрэг болгон ашиглах бодлогоо улам бэхжүүлв. Ийхүү 2006 онд хамгийн анхны цөмийн бөмбөгийн туршилтаа амжилттай хийснээр Хойд Солонгос албан ёсоор цөмийн бөмбөгтэй улс болж одоогийн байдлаар жилд ойролцоогоор 6 кг плутон үйлдвэрлэдэг нийт 20 гаруй цөмийн зэвсгийн хошуутай улс болоод байна. Хойд Солонгосын удирдагч өөрийн үзэл суртал, эрх мэдлийг хэвээр авч үлдэхийн тулд цөмийн дайн хийх магадлал өндөр бөгөөд нөгөө талаас үүний хариуд Америкийн нэгдсэн улс ч мөн адил зэвсгээр хариу барих магадлалтай. Обамагийн бүрэн эрхийн хугацаанд Хойд Солонгос 50 гаруй буужин 5 цөмийн бөмбөгийн туршилт хийсний хариуд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч асан цахим халдлага хийхийг үүрэг болгосноос хойш Хойд Солонгосын туршилтууд бүтлгүйдэх тохиолдол нэмэгдсэн гэдэг. Солонгосын хойг нийтдээ 75 сая хүн амтаагаас 25 сая нь Хойд Солонгост амьдардаг бол мөн ойролцоогоор 25 сая хүн Сөүл болон түүний ойролцоо амьдарч байна. Америкийн нэгдсэн улс, Хятад, Япон гэд дэлхийн хамгийн том 3 эдийн засгийн хүч уг зөрчилдөөнд шууд хутгалдаж байгаа нь тус бүс нутагт дайн гарвал зөвхөн хүмүүнлэгийн төдийгүй эдийн засгийн ихээхэн хортой үр дагавар гарах нь зайлшгүй юм.